Сайн мэцхан үзэгчтэй Хятадын лоног нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ажилбар зохион байгуулагддаг Бүгд найрамдах Хятад улсын хоёр чуулган гэж товчлон нэрлэгддэг бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны чуулган амжилттай болж хаалтаа хийлээ. Энэхүү хоёр чуулганд дотоодын өнцөг болон бүрээс ирсэн нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчид нэгд ор цуглаж улс орны чухал асуудлуудыг хэлэлцдэг байна. Намын олон улсын давцанд Хятад улсын бодлого болон хөгжлийн чиг хандлагыг судлан таних талаар хятадыг ажиглах, хятадыг ойлгох, хятадын боломжийг ашиглах цонхыг олон улсад нээж өгдөглөө. Бүгд найрамдах Хятад ард улсын өнгөрсөн 5 жилийн төлөвлөгөөний үр дүнгээс танилцуулахад Хятад улс тогтоосон өсөлтийн зорилтуудаа бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Эдийн засгийн өсөлт 35 их 80 юанаас ойролцоогоор 5 их 80 ам доллар давсан нь дунд түвшний хөгжилтэй улсын 1 жилийн эдийн засгийн нийт хэмжээтэй дүүцэхүйц үзүүлэлтээр тодорлоо. Мөн жилийн дундаж өсөлт 5.4% хүрсэн нь дэлхийн дундаж өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр байсан байна. Аж үйлдвэрийн салбарын нэмэн өртгийн хэмжээ 16 жил дараалан дэлхийн 1-р бичигдэж хиймэл оюун ухаан, сансар болон агаарын аяллаа технологи, квант технологи зэрэг салбарт шинжлэх ухаан судалгааны олон тооны томоохон ололт амжилтууд хурдацтай гарч байна. Мөн дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай, хамгийн ихээр байгаль орчны сэргээн босголт хийсэн улсаар тодорсон. Өнгөрсөн жил 14 дахь 5 жилийн төлөвлөгөөний төгсгөлийн жил байсан бөгөөд Хятадын эдийн засаг 5% өсөлт үзүүлж, эдийн засгийн нийт дүн 140 их 80 юан буюу ойролцоогоор 20 их 80 ам доллар даваад байна. Өндөр технологийн үйлдвэрийн нэмэн өртөг 9.4%-аар өсөж, аж үйлдвэрийн салбарын робот үйлдвэрлэл 28%-аар нэмэгдэж, шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл 16 сая ширхгээс давсан байна. Одоогийн 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд үндсэн 20 үзүүлэлт дэвшүүлсэн, үүнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг зохистой хүрээнд хадгалах 2035 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 оныхтай харьцуулахад 2 дахин өсгөж, дунд түвшний хөгжсөн орнуудын хэмжээнд хүргэх суурийг тавихаар зорьсон байна. 14 дахь 5 жил буюу 2021-ээс 2025 оны төлөвлөгөөний хугацаанд эдийн засгийн жилийн дундаж өсөлтийн хурд 5.4% байсан. Тооцоололоос харахад Хятад улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 мянган ам доллароос дээш буюу 2035 он гэхэд 2020 оны төвшинг 2 дахин нэмэгдүүлэх одоо тавьсан зорилт хүрэхийн тулд дараагийн 10 жилд жилийн дундаж өсөлтийн хурдаа 417%-с дээш байлгах шаардлагатай байна. Харин энэ оны зорилт бол 4.5-аас 5%-тай байгаа. Эдийн засгаас гадна 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд томоохон стратегийн ажлуудыг нийт 6 чиглэлийн 109 томоохон чухал бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэхээр баталсан. Мөн Хятадын бүх ард түмний аж амьдралд чиглэсэн шинжилсэн төлөвлөгөөнд тусгагдсан 20 үзүүлэлтээс 7 нь иргэдийн амжиргаатай холбоотой буюу нийт хөтөлбөрийн 3.1-тэй тэнцэж байна. Үүнд анхаарал татахуйц нэг үзүүлэлт нь хүн амын дундаж наслалтыг 80 хүргэх зорилт тавиад байгаа юм а. Технологи хөгжлийн салбарын тухайд интеграл хэлхээс сансар болон агаарын аялал, био ангаах ухаан, нам өндрийн эдийн засаг, шин төрлийн эрчим хүч хуримтлуулах технологи, ухаалаг робот зэрэг шинээр хөгжиж буй 6 тулгуур салбаруудыг квантын технологи, био үйлдвэрлэл, ногоон ус төрөгчийн эрчим хүч, халуун цөмийн реактор, тарих компьютерийн интерфейс, биежсэн хиймэл оюун ухаан, 6G зэрэг ирээдүйд хөгжих 6 салбартай нийлүүлэн зүүлэхээр болжээ. Улсын хэмжээнд жил бүр 8 болон түүнээс дээш цөмийн реакторын блокуудыг баталдаг. Цаашдаа ч энэ хэмээрээ байх болно. Өөрөөр хэлбэл Бүгд найрамдах Хятад улсын ирээдүйн эрчим хүчний системд цөмийн эрчим хүчний үүрэг улам чухал болж байгаа. Өндөр түвшний шинжлэх ухаан технологийн бие даасан хүчийг бэхжүүлж, дижитал хятад бодлогыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнд дижитал эдийн засгийн гол салбарын нэмэн өртгийн хэмжээний эзлэх хувийг 12.5% хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн хиймэл оюун ухааны үйл ажиллагааг нэмэгдүүлж, ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэрийг бий болгоно гэлээ. Ухаалаг эдийн засгийн шинэ хэлбэр гэдгийг энгийнээр тайлбарлавал хиймэл оюун ухааныг ус цахилгааны хэрэглээ шиг бүхий л салбарт нэвтрүүлж, хүний өдөр тутмын амьдралтай нэгтгэн уялдуулан хиймэл оюун ухааныг хаанч байлгахаар зохицуулахар болсон байна. Байгаль орчны хувьд 2030 он гэхэд нүүрс төрөгчийн ялгарлыг 17%-аар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8% хүргэж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлон байгуулахаар зорьсон гэлээ.
Мэдээний энэ хэсэгт Хятад улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө дэлхийд дахинд хэрхэн нөлөөлөх боломжтойг танилцуулъя. Өдгөө дэлхийд дахины тогтворгүй байдал нэмэгдэж дэлхийн эдийн засгийн өсөлт саарж байгаа. Харин энэ оны эхний 2 сард Хятадын гадаад худалдааны нийт барааны эрэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 18.3%-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд Ши Жинпинг Хятадын эдийн засаг бол зүгээр нэг жижиг цөөрөн биш, харин асар том далайн юм гэж тайлбарласан. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтөд Азийн бүс нутгаас оруулсан хувь нэмэр 60 гаруй хувийг эзэлсэн байгаа нь Хятад улс болон хөрш орнуудын хамтын хүчин чармаалтын үр дүн байлаа. Хятад улс дэлхийн үйлдвэр төдийгүй дэлхийн зах зээл байхыг зорж Хятадаас худалдан авах, Хятадаас экспортлох, Хятадд хөрөнгө оруулах гэсэн 3 гол брендийг бий болгон Хятадын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ улам ихээр нэвтрэхийг дэмжиж ажиллана гэлээ. Хятад улс мөн бүс ба зам өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулж, Монгол улстай хамтран бүтээн байгуулж буй бусад улс орнуудтай дэд бүтцийн холболт, дүрм стандартын уялдаа холбоо, ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зэргээр стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хамтын хөгжлийг анхаарч ажиллах юм байна. Мөн энэ онд бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Харин Америкийн нэгдсэн улстай харилцан ашигтай хамтран ажиллах ирээдүйг ирмэлзэж байгаагаа мэдээлсэн. Хятад улс Америкийн нэгдсэн улстай бүхэл салбарт хамтран ажиллаж харилцаа холбоогоо бэхжүүлэн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн үүний зэрэгцээ Хятад улс өөрийн гэсэн зарчим, шаардлагуудтай. Тиймдээж өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо баттай хамгаалах болно. Хятад улс хамгийн том хөгжиж буй улсын хувьд дэлхийн өмнөдийн орнуудад үргэлж анхаарал тавьж чиглэн ажилладаг гэдгээ мэдэгдсэн. Өмнөдийн улс орнуудын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн хэмжээнд 40%-аас дээш болсон үзүүлэлттэй байна. Харин Тайваны асуудал дээр гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл хийсэн. Тайваны асуудал бол Хятадын дотоод дах хэрэгэ. Тиймдээж гадны улсуудын давж болохгүй улаан шугам гэж бий. Тайваны асуудал нь Хятадын үндэсний язгуур ашиг сонирхлын доторх голдсон бөгөөд бид ямар ч хүн, ямар ч хүчинд Тайваныг Хятадаас салгахыг зөвшөөрөхгүй. Олон улс орнууд нэг Хятад зарчмыг баримтлах үнэмлэхийн нийтлэг ойлголцолд хэдийн хүрээд байгаа. Нэг Хятад бодлого олон улсын хамтын нийгэмлэгүүдэд зөвшөөрөгдөн дэмжигдэж, улам олон улс уг асуудал дээр Хятадын талд орсоор байна. Мөн Тайваныг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөө зогсохгүй, Тайваны тусгаар тогтнолын эсрэг тодорхой байр суурь баримталж байна. Японы улсын одоогийн ерөнхий сайд Тайванд асуудал үүсэх нь Японы оршин тогтнох үед аюултай нөхцөл байдал болох тул Японы улс үүн дээр өөрийгөө хамгаалах хамтын эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бий болж байна гэж мэдээлсэн. Үүний улмаас хоёр улсын хооронд хурцдмал байдал үүсэт байгаа. Харин манай улс буюу Монгол улсын хувьд нэг Хятад зарчмыг дэмждгээс гадна талуудын баримт бичигт нэг Хятад зарчмыг баримтлах тухай тусгасан байдаг. Талуудын оны өнгөрсөн сард Улаанбаатар хотноо стратегийн яриа хэлэлцээр хийсэн. Үүнд Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж буйгаад дахин мэдэгдсэн байна. Харин Хятадын эх 5 жилийн төлөвлөгөөнд дэд бүтэц, худалдаа, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжж байгаа. Харин Хятадын эх 5 жилийн төлөвлөгөөнд дэд бүтэц, худалдаа, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжж байна. Ганц мод гашуун сухатын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, замын үд болон гашуун сухатын бом төвд шинжлэгдсэн нь худалдаа тээврийн уялдаа холбоог нэмэгдүүлнэ гэлээ. Мөн дижитал эдийн засаг санхүүгийн хамтын ажиллагаа нэмэгдэж Монголын банкуд юанийн хил дамнсан төлбөрийн системд нэгдэх юм. Ногоон хөгжил цөлжилттэй тэмцэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллахаар талууд тохиролцоод байгаа. Уулуурхайн салбарт Монголын зис, нүүрсний экспорт Хятад руу өсөлттэй хэвээр байгаа. Харин газрын ховор элементийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг Хятадын тал онцолсон. Мэдээний төгсгөлд онцлон хэлэхэд энэ жил Хятад улсын хувьд ихээхэн онцгой жил болж өнгөрч байна. Хятадын коммунист дан байгуулагдсны 105 жилийн ой тохиож байгаагаас гадна уг баталсан дараагийн 5 жилийн төлөвлөгөө эхлэхээр байгаа юм а. Төлөвлөгөөний хугацаанд Хятад улс 2035 он гэхэд социалист орчин үеийн нийгмийг дэм байгуулах бат бөх суурийг тавхаар зориод байгаа гэлээ. За их Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө Монгол Хятадын хамтын ажиллагааны шинэ ирээдүй чөлөөт хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөв. Энэхүү хурлын үеэр албаныхан болон судлаач шинжээчид Хятадын эх 5 жилийн төлөвлөгөөний талаар нээлттэй хэлэлцэж, онцлог зорилтууд за тэдний Монгол улсад үзүүлэх нөлөөг хэлэлцсэн юм.
Өнгөрсөн 7 хоног Хятад улсын хувьд тунд чухал цаг үе байлаа. 5 жилийн төлөвлөгөөг улсын хувьд энэ жил Хятад улс 14 дахь 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх эх 5 жилийн буюу 2026-аас 2030 оны хоорондох эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн баталсан. Үүний зэрэгцээ 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5-аас 5% интервал руу буулгасан нь 1991 оноос хойших хамгийн бага түвшин болоод байна. Гэхдээ ингэж бууруулсан нь шинэ үйлдвэрлэлд тулгуурласан чанартай эдийн засгийн хөгжлийг зорж буйтай холбоотой гэв. Ингэхдээ дэлхийд дахинд гарч буй технологиудыг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэмэх чиглэлд төлөвлөгөөний ихэнх агуулга төвлөрсөн байгаа тул Монгол улсын хувьд олон боломж нээгдэх талаар судлаачид ярьж байлаа. За Хятад улс өөрөө 20 их $1 тий. Тэгэхээр энэ дотор өвөр Монголын эдийн засаг өөрөө $360 тэрбум. Тэгэхээр Монгол улстай хамгийн урт хэлж байгаа тий Хятад улс нэгдүгээр төрөө. Тэрэн дотроо Хятад улсын мужид дотроо өвөр Монгол улстай Монгол улсын баг баян хөдөлгөөний хувьдас бусад бүх аймагтай хэлж шүү дээ. Маш урт хэлдэг. Эдийн засгийн бүтэц загварын үед Монгол улстай маш ойролцоо тийм ээ. Хөдөө аж ахуйтай, уул уурхайтай. Тэгэхээр Монгол улстай яг энэ уул уурхайн салбарын бүс нутагтай хэлж байгаа энэ бүс нутаг $360 тэрбум тэр тусмаа өнгөт төмөрлөг, хар төмөрлөг, бусад аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь Монгол улсад маш том давуу тал. Жил болгон бид нар одоо 15-16 тэрбум долларын экспорт гаргаад байна гэдэг маань энэ эрэлт байна гэсэн үг тийм ээ. Цаашдаа ч үсэх юм. Монгол Хятадыг холбож байгаа төмөр замын бомбтууд дээр бас нилээдгүй зүйлсийг нэр заагаад оруулчихсан байгаа. За түүнээс гадна бас өвөр Монголын 5 жилийн төлөвлөгөө нэг чухал зүйл заардсан бол Манжуураас Ирээн хүртэлх улсын хил дагуухын улсын зэрэглэлийн одоо хурдны зам баригдахаар байгаа. Энэ бол Монгол Хятадын хооронд холбож байгаа аялал жуулчлалын энэ том магистрал сүлжээнд Монгол улсаас холбогдох нэлээд төхөм үзүүлэх ийм бүтээн байгуулалтууд байгаа. Эдийн засгийн хөгжлийн цаана байгаль орчинд учруулах хор хохирол үлдэх учиргүй. Хятад улсын нүүрсний экспортын 90-ээс дээш хувийг авдаг Хятад улс эх жилүүдэд зүгээр нэг импортлох бус нүүрс олборлолт, тээвэрлэлт зэргийг байгальд ээлтэй эсхийг шалгаж стандартаа нэмэхээр төлөвлөсөн байна. Ногоон эко хөгж 2060 гэдэг бодлого бас төлөвлөгөө тавьсан. Үүгээрээ бол хөхрлөг одоо жишээлх юм бол үнслэг нүүрсийг ер нь бол хэлээр нэвтрүүлэхгүй байх. Тийм хууль баталчлалаа нүүрснийхээ экспортыг гаргах та. Хятадын одоо энэ тавьж байгаа чанар стандартад бас ойр тулж нийцүүлэхгүй бол энэ бидний нөгөө экспортын орлого хумигдах. За энэ талын одоо бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл аж ахуйн нэгж бол бас жишээлбэл бизнес нь хумигдах бас эрсдэлтэй байгаа болов гэж бодож байна. Ийхүү дэлхийд эдийн засгаараа хоёрт жагсаж хиймэл оюун ухаан робот үйлдвэрлэлийн салбарт толгой цохиж буй урд хөрш маань эх 5 жилээ төлөвлөж дууслаа. Монгол улс ялгаагүй 5 жилээр нийгэм эдийн засгийн хөгжлөө тодорхойлдгийн хувьд хөгжлийн бодлогоо уялдуулснаар 1 тэрбум гаруй хүн амтай томоохон зах зээлээс ашиг хүртэх технологийн дэвшил арга ухаанаас суралцах боломж нээлттэй байна. Зөвшөөрлөн та бүхэнд Хятад улстай холбоотой олон улсад гарч байгаа мэдээлэлээс хүргэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны 10 дугаар сард Бээжингээс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын дарга Ши Жинпин нар 2026 оны 3-аас 4 дугаар сард уулзахаар болсон талаар анх мэдээлж байсан. Гэвч энэхүү уулзалт ойролт орондод өрнөж байгаа дайн мөргөлдөөний улмаас хойшилж магадгүй талаар Вашингтоноос мэдээллээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг үргэлжилж байгаа дайны улмаас Хятад улс руу хийхээр төлөвлөсөн айлчлалаа 1 сар орчмоор хойшлуулах хүсэл гаргаснаа мэдгдлээ. Тэрээр цагаан ордонд сэтгүүлчдэд дайн үргэлжилж байгаа тул Америк нэгдсэн улсад байж нөхцөл байдлыг удирдах нь илүү чухал гэж тайлбарласан байна. Хятадын элчин сайдын яамнаас энэ талаар хараахан тайлбар хийгээгүй байна. 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 2-ны хооронд хийхээр төлөвлөсөн Хятадын дарга Ши Жинпинтэй уулзах энэхүү айлчлалыг хойшлуулах хүсэлт нь Ираны дайн Дональд Трампын гадаад бодлогын төлөвлөгөөнд шууд нөлөөлж байгааг харуулсан хэрэг боллоо. Мөн энэхүү нөхцөл байдал Америк нэгдсэн улс болон Хятад улсын харилцаанд дарамт нэмэх эрсдэлтэй байна. Учир нь Ираны дайн нь тарифын хилэлцээр Тайваны асуудалтай зэрэгцэн хоёр орны хоорондын гол маргаантай сэдвүүдийн нэг болоод байгаа юм. Ойролт орондын мөргөлдөөн 2 дугаар сарын 28-нд Америк нэгдсэн улс болон Израиль улс Ираны эсрэг өргөн хэмжээний довтлогоо хийснээс хойш эрс нэмэгдсэн. Энэхүү мөргөлдөөний улмаас өнгөрсөн 3-7 хоног орчмын хугацаанд 1400 гаруй хүн амиа алдсан дотор Иран улсын дээд удирдагч Аятолла Али Хаменей хүртэл багтаж байгаа юм. Энэхүү мөргөлдөөний улмаас орон улсын хоолой мөн хаагцсан. Дональд Трамп орон улсын хоолойн хэвийн үйл ажиллагааг сэргээж хоолоогоор явах хүлгүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд Хятад улс ч гэсэн оролцох ёстой гэж үзэж байгаа. Тэрээр өчигдөр Financial Times агентлагт өгсөн ярилцлагада Хятад улс нефтийнхээ 90% энэ хоолоогоор дамжин тээвэрлэдэг учраас Хятад улс ч гэсэн энэ усан замыг нээх аюулгүй байдлыг хангахад оролцох ёстой гэсэн.
Мөн тэрээр Хятадын байр суурь тодорхой болох хүртэл Бээжинд хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулж магадгүй гэдгийг ч мөн хэлээд амьсан. Гэвч Америк нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent энэхүү айлчлалыг хойшлуулах шалтгаан нь Хятад улстай шууд холбоотой биш, харин дайны ажиллагааг удирдах нь илүү чухал байгаа учраас гэж тайлбарлажээ. Scott Bessent энэхүү мэдээллийг Парис хотоос хийсэн ба тэрээр тухайн үед Хятад улсын дэд ерөнхий сайд Хэл Лифентэй худалдааны асуудлаар хэрэлцэж байсан юм а. Энэхүү хэрэлцээний үеэр Хятад улсын төлөөлөгчид Америк нэгдсэн улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах боломжийг судалж, мөн газрын ховор элементүүдийн нийлүүлэлт болон хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг хэрхэн зохицуулах талаар санал солилцсон байна. Одоогийн байдлаар талууд тарифыг 3 оронтой тоогоор хэмжигдэж байсныг үлэмж хэмжээгээр бууруулж дунджаар 30 орчим хувьд авчираад байгаа лээ. Гисэн идэж бүрэн тохиролцоо хийгдээгүй зөвхөн түр намдсан байдалтай байгаа юм. Үүний өмнө Дональд Трамп болон Ши Жинпин нар 2025 оны 10 дугаар сард уулзаж хоёр орны харилцааг докторжуулах чиглэлд тодорхой алхмууд хийж байсан. Тухайн уулзалтаар худалдааны маргааныг намжаах, тарифын дарамтыг бууруулах талаар тохиролцсон. Өмнө талууд стратегийн салбарууд дахь өрсөлдөөнийг зохицуулах, харилцааг бүрэн таслахгүй байх зарчмыг баримтлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн юм а. Харин Тайваны асуудлаар санал зөрөлдөөн хിവэрэ үйлдсэн ч зөрчил маргаанаас зайлсхийх нь чухал гэдгийг хоёр тал онцолж байв. Тиймээс тухайн үед шийдэгдээгүй асуудлууд энэ удаагийн уулзалтаар шийдэл хүрнэ гэгдэж байсан боловч ийхүү уулзалт хойшилсноор хоёр улсын харилцаан дах докторгүй тодорхойгүй байдал дахин хэсэг хугацаанд сунжих шинжтэй болж байна. Тайван өнгөрсөн 7 хоногийн нэм гарагт Хятадын агаарын хүчнийхэн Тайваны хоолой орчимд бэлтгэл сургуулилт дахин хийж эхэлсэн болохыг мэдээллээ. Сүүлийн 2 гаруй 7 хоногийн турш томоохон хэмжээний нислэг ажиглагдаагүй нөхцөл байдал харьцангуй тайван байсан билээ. Хятад улс Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Иймээс өдөр бүр шахуу сөнөөгч онгоц дрон зэргийг арлын орчимд нисгдэг. Ийм ажиллагаа төр зохисгох нь ихэвчлэн цагаагаар нөхцөлтэй л холбоотой байдаг боловч сүүлийн 2-7 хоногт нислэг огт бүртгэдэггүй тайван байсан нь анхаарал татаж байлаа. Гэвч ийхүү Тайваны батлан хамгаалах яамны зүгээс нэм гарагийн өглөөний мэдээлэлтэй сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадын 26 зэргийн нисэх онгоцыг илрүүлсэн болохоо мэдээлээ. Эдгээр нь голчлон Тайваны хоолой орчимд төвлөрсөн байна. Үүний өмнө Тайван 2 дугаар сарын 25-нд 30 онгоц илрүүлсэн гэдгээ мэдээлж байсан. Тухайн үед Бээжингээс хамтарсан байлдааны бэлэн байдлын эргүүл хийж байна гэх тайлбарыг өгч байсан байдаг. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 27-оос хойш 3 дугаар сарын 7-нд Арлын баруун өмнөд хэсэгт 2 онгоц илэрснээс бусдаар ямар нэгэн цэргийн онгоц нисэх төхөөрөмж бүртгэдэггүй байна. Бээжин энэхүү засварлагын шалтгааны талаар албан ёсны тайлбар өгөөгүй, нэм гарагт сэтгүүлчдийн тодруулга авах хүсэлтэнд мөн хариу өгөөгүй байна. Харин Бээжингийн Тайваны асуудал эрхэлсэн газраас Бим гарагт Тайваны удирдагч Лай Чинтэйг шүүмжилсэн мэдээлэл гаргаад амжсан. Энэ нь Лай Чинтэй улсынхаа ардчлалыг хамгаалахын тулд батлан хамгаалахын зарлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлсэнтэй холбоотой. Үүний хариуд Бээжингээс Лай Чинтэй эрсдэлтэй алхам хийвэл өөртөө аюул учруулна гэсэн утгатай анхааруулга өгсөн байна. Тайвагийн зүгээс Хятадын нислэгүүд төр багасны хэд хэдэн шалтгаан байж болох талаар таамаглал дэвшүүлж байна. Нэгдүгээр Бээжин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 3 дугаар сарын 31-нд Хятад улсад айлчлал хийхээр төлөвлөж байсантай холбоотой байж магадгүй. Эсвэл Хятадын дарга Ши Жинпин армийн дээд албан тушаалтнуудын хоорондох авилга, хээл хахуул, дүрм журмын зөрчлүүдэд илүүтэй анхаарч байгаатай холбоотой гэж таамаглаж байна. Гэхдээ хамгийн магадлал ихтэй тайлбар нь өнгөрсөн 2-7 хоногийн туршид Хятадын 2 чуулган гэгддэг томоохон улс төрийн бодлогын арга хэмжээ болсон учраас Хятадын эрх баригчид Тайваны хоолой дахь цэргийн сургуультай түр зогсоосон байж болох юм а. Энэхүү 2 чуулган гэдэг нь дараа 2 байгууллагын нэгдсэн хуралдаан. Эхнийх нь бүгд найрамдах Хятад ард улсын ардын төлөөлөгчдийн их хурал. Энэ нь Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль батлах, төсөв хэлэлцэх, засгийн газрын ажлын тайлан сонсох, томилгоо хийх эрх мэдэлтэй. Хоёр дахь нь Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл. Энэ нь улс төрийн зөвлөлдөх байгууллага ба янз бүрийн улс төрийн намууд олон нийтийн байгууллага, үндэсний цөөнх, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын төлөөллүүд цугларч, улс орны чухал асуудлаар зөвлөлдөж санал зөвлөмж гаргадаг байна. Энэ жилийн тухайд нийтдээ 5,000 гаруй улс төрч төлөөлөгч Бээжингийн ардын хурлын ордонд цугларч Хятад улсын эх 5 жилийн эдийн засаг нийгмийн зорилтуудыг тодорхойлжээ. 2026 оны хувьд Хятадын 14-р 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, эх 5 жил буюу 15-р 5 жилийн төлөвлөгөөг эцэслэж байгаа онцлог чухал цаг үе. Энэ төлөвлөгөөнд Тайваны асуудал чухал байр суурьтай байгаа нь мэдээжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ванны чуулганы үеэр Тайваныг нэгтгэх асуудал зайлшгүй болох зүйл энэ хэрэгт гадаадын улс орнууд оролцох нь улаан шугам давсан хэрэг гэж анхааруулж байна.
Өнгөрсөн 2-7 хоногийн турш Хятад улсын хувьд маш чухал цаг үе байлаа гэж хэлж болохоор байгаа. За учир нь 14-р 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт болон эх 15-р 5 жилийн төлөвлөгөө буюу 2026-аас 2030 оны хооронд Хятад улсын эрх баригчид ард иргэд нийгэм эдийн засгийн ямар хөгжлийг зорилтыг тодруулах вэ гэдэг талаар хэлэлцсэн байна. Эх 7 хоногт Хятад 7 хоног төвтрүүлийнхээ ээлж дугаараар иргэ олцъя.